За энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Надыг Сэрэн Дарж гэдэг. Тэгэхээр Мягмар Теренийн бэлдсэн илтгэл бол энэ Монгол орны өмнгийн говь бүсийн газрын дор усны тархалт бөгөөд тентхийн геологийн тогтос чулуулагтай хоорондоо ямар хамааралтай байдгийг гэдгийг л гаргаж ирэх гэсэн тийм санаа байна. Тэгэхээр энэ бүс нутаг бол би сая хэлсэн Монгол орны өмнгийн говийг хамарсан зүүн хэсэг, дорн говийн өмнөд хэсэг, өмнөд говийн зүүн хэсэг. Энд бид нэр геологийн 200 мянган зургад 5 жилийн хугацаанд хийж ирсэн юм. Энэ материал дээр тулгуурлаад энэ илтгэлийг бэлдсэн юм аа. Тэгэхээр энэ бүс нутагт бол сүүлийн үед томоохон уулын үйлдвэрүүд том суурин газрууд бий болж байна. Түүнээс гадна энэ бүс нутаг бол хурд унц байхгүй, гадаргын усны дутагдaltaа зүүн тооны булаг шандаас өөр зүйлгүй. Усны хэрэгцээгээ бол газрын доорх усаар хангадаг ийм орон гэдгийг бид бүгдээр мэдж байгаа. За гэвч энэ бүс нутагт бол 50-аад оны дунд үеэс эхлээд газрын доорх усны эрэл хайгуулын ажлууд хийгдэж эхэлсэн байдаг. Түүний үр дүнд энэ бүс нутагт үндсэндээ нэг 39 газарт газрын доорх усны ордыг олж тогтоосон байдгийг. Тэр газрын доорх усны ордуудын нөөц нь бол 870 литр секунд гэх мэтээр. Тэгэхээр энэ тархсан уулын чулуулгууд бол усчлалтын үед маш харилцан адилгүй гэдэг нь зөвхөн энэ гидрогеологийн эрэл хайгуулын ажлын үр дүнгээс харагдаж байна. Түүнээс гадна энэ бүс нутагт ойролцоогоор нэг 1500 орчим гүний өрөмдмөл худаг бөгөөд энэ хайгуулын үед өрөмдсөн гидрогеологийн цаануудын мэдээлэл байдаг. Бид нар энэ дээр тулгуурлаж нэг 2-3 тийм дүгнэлт хийсэн. Тэр дүгнэлтүүдийг товчхон хойно тайлбарлчихъя. За энэ геологийн тогтцын зураг байж энэ сайтын зураг. Маш их олон төрлийн чулуулгуудаас тогтдог энэ бүс нутаг. За энэ геологийн чулуулгуудыг бид нэр 3 хэсэгт ангилсан. Газрын доорх ус бол 10-аас байдал дээр байхдаа 3 орчинд байж, нэг нь бол тийм нүкс үеиг дүүргээд байж байдаг. Нөгөөх нь ан цавын зай завсраар байж байдаг. 3 дахь төрөл нь хөндийж, агуу тийм газрын дор үсч бий болсон тийм хонглуудад байж байдаг гэсэн юм байдлаар. Тэгэхээр бид нар энэ геологийн бүх чулуулгуудыг 3 ангилсан байна. Тэгээ нүкс үүрхэг хурц чулуулга гэж. Энд бол ихэвчлэн дөрөвдөгчийн насны хурц чулуулгууд байж байна. Тэр болгоныг би яриад яг энд бүгд байж байгаа та нар мэдэх. Зөвхөн нөгөөх нэг төрлийн чулуулгууд нь бол энэ Неоганаас эхлээд хоошоогоо юураг хүртэлх тунамл гаралтай бас нүксүү баг зэрэг тийм ан цавын ус агуулсан ийм чулуулгуудыг мөлөг болгож ангилж байна. За энийг бол бид ирж ангилаад байгаа юм биш. Энийг бол ерөөсөө манай оронд дүнээс гадаад орнууд ч гэсэн энэ усныхаа тархалтын нөхцөл байдал тулгуурлаад ийм ангил хийдэг л дээ. За хамгийн сүүлд нь бол энэ хөндөлж дан цавлагч чулуулгууд. Энэ дотор бол мезозойгоос эхлээд протерозойг дуустал бүх төрлийн уулын чулуулгуудыг батааж авах шишээтэй. За ингээд энэ чулуулгуудыг ингэж усныхан төрөл тувааж авсан. Дараагаар нь би сая хэлсэн. Энэ нутаг дэвсгэрт нэг ойролцоогоор 1500 орчим гидрогеологийн цаанаг бодог өрөмтгдсэн байдгийг түүний мэдээллүүдийг ашиглаад сая ангилсан ангиллын дагуу нэг жаахан бороо дарчгаад байгаа шиг уучлаа. Тэ энэ ангиллуудын дагуу ус дүй давхар ус дүй бүрдэл ус агуулгын дан цавлаг бүс гэж ангилчихж байгаа. За эднэрт ингээд нөгөө гидрогеологийн цаануудынхаа хувийн ундрахыг аваач байрлуулад үсгэхээр ус дүй давхаргууд дотор дөрөвдөгчийн хурдсууд дотор хамгийн их усчлалттай аливаа програмын гаралтай хурц чулуулга байна. За тэр ус агуулгын үйл бүрдлүүд дотроос хамгийн их усчлалттай хувийн ундрах өндөртэй цаанууд бол энэ сайн шанд бөгөөд баян ширээгийн формацууд дотор байдаг.
За үндсэн чулуулгууд буюу ус агуулгач ан цавлаг бүсүүдд хамгийн их өндөр ундрахтай цооногуд, хувийн ундрахтай цооногуд, ихэвчлэн карбонат чулуулга, шохон чулууд доломит гэж байдаг юм байна. За тэгээд энэ бүс нутагт нэг ойролцоож өсөлтөө одоо 39 ширхэг 39 газрын доорх усны ордуудыг олж илрүүлсэн байдаг. Тэр ордуудыг бид нөөцийнхэн дундчаар мөн энэ одоо үе давхар бүрдэл бүс ан цавуудаа энэ 3 ангилтай хуваагаад дахиад байрлуулад ингээд шалгаад үсгээр дундч нөөцтэй тулгаад үсгээр хамгийн ихний энэ ус агуулгач үе давхаргуудаас энэ аюу пордвын гаралтай плейстоцены цаг үед үүссэн одоо мөслөгийн цаг үед л дээ энэтэй давхцдаг юм билээ. Энэ цаг үед үүссэн аюу пордвын гаралтай энэ хурц чулуулагт тэр дундаа 3 сайхны нуруу, хөрх, номгоны нуруу дагсан энэ бүс нутагт одоо Гадагсын улаан нуур, Мандах, Даланзадгад, Борзонгийн говь гэх мэтийн томоохон ордууд бий болсон байх юм байна лээ. За энэ ус агуулгач үе бүрдлүүд дотор нь ингээд аль чулуулагт нь байна гэдэг ингээд харьцуулж үзэхээр хамгийн их ус агуулгач чулуулагууд буюу хамгийн их орд олдож байгаа, хамгийн их нөөцтэй ордууд мөн Баян Ширээгийн хурдас, сайн шандын формацуудад байж байгаа юм аа. За үндсэн ус агуулгач ан цавлаг бүсүүдэд бол карбонат чулуулаг байх жишээтэй. Ингээд энэ хоёр графуудаас нэгдсэн дүгнэлт хийлсэлтэй. Энэ дүгнэлт бол ийм учиртай юм байна. Одоо өмнөний говийн бүс нутагт газрын доорх усны одоо эрэл хайгуулын ажил хийхэд ч юм уу одоо газрын доорх усыг олж илрүүлэх энэ үйл ажиллагаанд бол одоо нэмэр болох болоо гэсэн ийм дүгнэлтүүд хийгдсэн байгаа. Тэр нь бол одоо ус үе давхаргууд ус хайх шаардлага гарвал аюу пордвын гаралтай хурц чулуулгуудыг барьж хайвал яасан бэ? Тэнд ч одоо плейстоцены цаг үед үүсч бий болсон эртний одоогоор бол эртний л дээ. Сүүлд одоо дараагаар нь хучигдаад дарагдсан тийм голын хөндөд дээлтэнүүд тэр нутгийн баруун хэсэгт их үүсч бий болсон байх юм байлаа. Энийг бол бид би тайлбарлах бодохдоо бол плейстоцены цаг үед мөслөг одоо урагшаанаа тийч 2 3 явсан гэж байгаа шүү дээ хамгийн сүүлийн цаг үеэр. Яваад буцах үедээ эрэхтэй ч юм уу буцахтаа тэр чимэн тэр үед 100 өвөл хавар намрын үйлрэл байсан. Тэр 100-ных нь үйлрэлд ихээхэн хэмжээний одоо устаа гол орхиод морин урсж исэн байдаг болж таараад байгаа юм. Яагаад гэвэл тэр үед одоо Даланзадгад Мандах тэр Борзонгийн говь тэр номгоны зүүн талаараа бол тийм 20-30 метрийн зузаантай аюу пордвын гаралтай тийм эртний голын хөндийнүүд түүний дээлтаа тийм хурц чулуулгууд тэнд одоо өнөөдөр байгаа манай том газрын доорх усны ордууд үүссэн байдаг. Тийм учраас тэр үед нэг тийм их сайхан гол морин урсах газрын доорх ус агуулгах шин чанар сайтай тийм чулуулгууд үүсгүй байжээ гэсэн тийм дүгнэлтэнд хүрч байгаа. За хоёр дахь дүгнэлт бол мөн сая бид нар яриад байсан энэ Баян Ширээ сайн шандын цаг үе буюу энэ яг бол геологийн давхар зүүн одоо тэр юугаар хараад үзэхээр энэ бол доод цэрдийн нэлээд төгсгөл дээд цэрдийн эхлэлийн үе байсан байгаа юм. Энэ үед бол бас Монгол оронд энэ тэр дундаа өмнөний говийн бүс нутагт мөн нэг одоо аюу пордвын гаралтай хурц чулуулаг үүсэх тийм тааламжтай нөхцөл бий болсон байж дараад байгаа юм. Энд бол одоо өний хоолой, галбын говь, цагаан цав, зээгийн хөтөлж гэх мэтээр нэлээд томхон ордууд бол энд үүсч бий болсон. Эдгээр нь бол ихэвчлэн геофизик, гидрогеологийн өрөмдлөг хайгуулын ажлаар батлагдсан. Эдгээр бол ихэвчлэн тэр одоо эртний голын хөндий дагж байна. Түүний дээлтан хэсэгт байна гэдгийг гарч ирсэн юм байна. Илэрсэн байт юм билээ. Тэгэхээр ийм одоо хоёр цаг үед Монгол орны нутаг дэвсгэр дээр Монгол орны өмнөний говийн бүс нутгийн нутаг дэвсгэр дээр энэ газрын доорх усыг хөрөмтлүүлэх тийм чулуулгууд үүсэх таатай нөхцөл үүссэн байжээ гэж ийм дүгнэлтэнд хүрэж байгаа. За гурав дахь нь бол одоо энэ ан цавлаг чулуулаг бид нар гидрогеологч уулын чулуулаг гэдэг л. Энэ дотроос одоо энэ бол эффузив, интрузив, триген, метаморф ийм чулуулгууд байгаа юм л да. Энэ дотроос хамгийн их усчлалтай нь карбонат чулуу, палеозо, портерзо насны
энэ карбонат чулуулгууд байгаа. Энэ одоо энэ дотор ингээд газрын дор усны хайгуул эрүүл үнэлгээний ажил хийхээр ихэвчлэн 1-2 литр секунд уснууд бол боржин одоо энэ интрузив за тэгээд диффузив чулуулгуудыг дагаад олдож байгаа. Харин энэ карбонат чулуулгыг дагаад бол 10-15 литр секунд хүртэл нөөцтэй ийм одоо дугуулаан гэх юм уу синт гэх юм уу ийм газруудад ингээд газрын доорх усны ордууд олдоод эдгээр нь бол ундраг өндөртэй юм байх жишээтэй. За ингэхээр бол бүр эцэст нь одоо хэлэхэд бол Монгол орны өмнө гол бүс нутагт газрын доорх усыг хөрөмтлүүлэх тэр дундаа хурдс чулуулга одоо бол хоёр сайхан цаг үе байж нэг нь бол Плейстоцены цаг үе буюу дөрөвдөгчийн цаг үеийн дунд хэсэг нөгөөх нь бол доод цэрдийн төгсгөл дээд цэрдийн яг ихэнх үе болоо гэхээр тэр цаг үед алюпарловын гаралтай сайхан зузаан хурдс чулуулгууд үүсч түүний дотор одоо сүйд агаарын хурд унц болон тэр үеийн гол мөрний урсц уснаас нэлээд хэмжээний юм одоо усны нөөц хөрөмтлөгдөж агуулгах боломж үрдэжээ гэж ийм хоёр сайхан цаг үеийг одоо байгаль дэлхий бидэнд одоо хайрлсан байна л гэж энэ илтгэлдээ хэлж төгсөх гэж байна те. За анхаарал тавьсанд баярлалаа.